Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэнд төргий. Амаг брендийн үүсгэн байгуулагчдаарай. Өнөөдөр хоргож хэлэх сэдвээр хэдүүлээ ярилцах болно. За тэгээ манай Амаг брэнд маань Амаг төв маань хоргож хэлэх хөтөлбөрийг 3 жилийн өмнөөс хийсэн байгаа. Энэ хугацаанд маш олон хэрэглэгч нар үр дүнгээ үзээд ингээд одоо бүр ингээд зарим нь ингээд хөвшил болсон хавар намартаа ингээд ороод явдаг болсон. За түүний маань одоо төлөөлсөн хэрэглэгчтэйгээ өнөөдөр та бүхэнтэйгээ хоргож жилх хөтөлбөрийн үр дүн болон хоргож жилхийн талаар ярилцах болно. Сайн байна алтан цэцэгчээ. Сайн байна. Манай Амаг төвийнхэн эрүүл амьдрах 6 алхмыг нэрлэдэг. Одоо эрүүл одоо өвчнгүй байх, өвчнөөс урсан сэргийлэх мөн эрүүл одоо амьдрах 6 алхмыг бид нэрлэдэг. За тэгэхээр энэ 6 алхам маань юу байдаг гэхээр нэгдүгээрт өөрийгөө одоо таньж мэдэх, өөрийгөө онцлох, хоёрдугаарт ходоодны орчинг тэмцэржүүлэх, гуравдугаарт 5 нохоодыг тэнцвэртэй байлгах, дөрөвдүгээрт амьдралын зөв хэм маягийг дадлал болгох, тавдугаарт хоргож жилхтэй биеэс хорийг гаргах, зургадугаарт мэдээж энэ сурсан зүйлүүдийг амьдрал дээрээ хөвшүүлж зуршил болгох гэсэн 6 алхмыг бид нэр хийж чадах юм бол одоо ялаа нэгэн өвчнөөс бүрэн урсан сэргийлэх боломжтой байна гэж үзэж байгаа. За тэгэхээр хоргож жилнэ гэдэг нь юу юм? Хүмүүс одоо манайхан яг сүүлийн үед айгу ухамсартай болж эхэлж байгаа. Биеиндээ одоо анхаарал тавьдаг, өөртөө хариуцлагатай ханддаг болсон тий. Тэгээд ингээд нэг хаврын уйлрал болохоор нэг илэгцсээ цэвэрлдэг тий. Намар болохоор бас нэг хоргож жилх бас хийлгчээд ингээд яваад байдаг нэг тийм соёл бас ингээд манайханд айгүйх төгж байгаа харагдаж байгаа. Тэгэхээр нөгөө нэг хамгийн их хорддог эрхтнүүдийг өөрийнхөө хоорондын нарийн тогтолцоог үндэслэж манайхын хоргож жилх гэдэг хөтөлбөр хийсэн байгаа. За тэгэхээр энэ болохоор одоо уушиг бүдүнгийдэс одоо хамгийн их хорддог хэрэгтэнгүүд тэгээд буцаад цэвэрлээд цэвэр одоо агаар оруулдаг ч юм уу те уушиг ихтэл тийм хэрэгтэн байгаа. За илэг цөс нөгөө илэг маань өөрөө хоргийг хамгийн сайн одоо задлж идэг те. За бөөр давсаг бас л нөгөө нэг хорыг шүүж идэг хэрэгтэнгүүд. За энэ дис дараалалаар бид нэр одоо хоргож хэлэх хөтөлбөрийг хийдэг байгаа гэсэн үг. Ингиж хорг гадагшлуулсан цагт болохоор яг ингээд цэвэр биенээс ингээд хороод ингээд яг нөгөө нэг онлын дагуу ингээд зөв биеэс гарч байгаа гэсэн. Яг тэр тухайн үнд нь таарсан хоргож жилэх програмаа л гэсэн байгаа. Хор гэдэг зүйл хаанаас үүсдэг? За хор гэдэг зүйл маань нэгдүгээрт бидний одоо нөгөө нэг сэтгэлийн одоо тогтворгүй байдлаас үүсч эхэлнэ. Хоёрдугаарт бидний мэдээж буруу хэв маяг, буруу хоолунд тэрнээс хор бас үүснэ. Гуравдугаарт ахуй хэрэглэнэд өгдөө шүү дээ. Одоо тэр одоо гайх тавгуугаагч нүүрний косметик тэр байтгаа тий савн шампунь одоо бүх одоо химийн бод зорсон зүйлүүдээс одоо хордох нөхцөл үүсч идэг гэсэн. За дөрөвдүгээрт нь болохоор бидний орчны одоо бохирдол одоо хөрсний бохирдол, гарын бохирдол за тэгээд нийгмийн стресстэй одоо ингээл замд гараад бид нар чи нэг төгжирж ирээл стресстэй эхэлдэг те. Тэр болгон хүний биед хор олж идэх байхгүй. Тэгэхээр тэр энэ их хорыг бид нар өглөө яг босоод унд цайгаа уудагтай адилхан хавар намартаа заавалжгүй нэг удаа хорыг бид одоо биеэсээ гаргаж зүгээр л хөвших ёстой. Энэ бол бидний өөртөө биедээ хийж байгаа заашгүй хийх ёстой зүйлийн маань нэг болж тарж байгаа. Зүгээр бид нар одоо нэг удаа хороо тайлчаад ингээл за одоо болчлоо гэж болохгүй байна шүү дээ. Ядаж жилдээ дор хаяж нэг удаа чадвал 2 удаа. Энийг жил болгон хийж чадах юм бол энэ нэг зөв хөвшил болж байгаа байхгүй юу. Нөгөө нэг айхтар өвчнүүдээс чинь сэргийлэлт гэсэн хороо тайлна гэдэг чинь. Янз янзын нэг хор тавдар мавдар чинь үүсээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр зүгээр л ухамсартайгаар биеэсээ хорыг гаргаж сурах ёстой л гэсэн. За тэгэхээр манай Амаг төвийн хоргож жилх хөтөлбөрт хамрагдчих байгаа те. Та хэд удаа хамрагдсан бэ? Би 2 удаа хамрагдсан. Ер нь одоо хөвшил болгох гэж байгаа юм биш 2 удаа. Яг өмнө нь бол зүгээр нөгөө хоргоожүүлэх хөтөлбөрт биш. Зүгээр өөрөө яг эмчтэй үзүүлээд өөртөө таарсан програм аваад тэгээд тэрнийхээ дагуу дэглэмээ барай авчихсан. Тэгээд 0 жилийн хавар эхний хоргоожүүлэх хөтөлбөрт хамрагдаад намар дахиад 2 дахьтаа хамрагдсан. За манай эрхэм үйлчлүүлэгч Амаг төвийн үйлчлүүлэгч Алтан цэцэг маань ирсэн байгаа. Тэгээд өөрийнхөө бас үр дүнгийн талаар ямар сэтгэл төрснөө бас бидэнтэй хуваалцах байгаа. Өөрийнхөө биеийн таарсан хоргож жилхийг аваа явсан юм биш. Тэгээд танд ямар сэтгэл төрсөн? Ер нь яг ингээд хорыг гаргаж чадчихсан үү?
үр дүн гарсан. Ер нь бол анх удаа энэ амуу төвийг зорж ирсэн шалтгаан юу вэ гэхээр хамгийн гол нь эмийн бус аргаар дандаа одоо хоол ундандаа хяналт тавьж эрүүл алганыг одоо идэж ууж эрүүлжтэй байна гэдэг ийм мэдээллийг авч ирсэн л да. Тэгээд тэрнийхээ дагуу ирээд эмчтэй үзүүлээд эмч маань онш тавиад тэр эмчийн тавьсан онш бол одоо юуны вакцины шинжилгээ өгөөд гарсан эмнэлгийн онцтой бол яг таарчсан. Тэгээд тэрний дагуу надад одоо тусгай програм бичиж өгчээсэн. Яг энэ програмынхаа дагуу бүтээгдэхүүнээ амуугаас аваад үлдсэн юмнуудаа өөрөө худалдаж аваад тэгээд яг одоо энэ цагаар энэ яг өглөө тэдэд босно, тийм юм уу, дараа нь энийг уун гэд өдрийн туршид бүх програмыг ингээ хийгээд өгчдөг учраас бол ажиллаа хийсэн ч гэсэндээ аяга амар. Яг л өглөө эртхэн босоод бүх юмнуудаа бэлдэж аваад хийхин хийгээд хэдэн граммыг хэдэн цагт уух вэ бүх юмаа тооцоолж аваад гараа явахад бол өдөр бол энэ тэнд ямар хоол идэхүү мэдхүү гэж санаа зовхон байхгүй. Тэрний дагав хийгээд 10 хоногийн дараа л би айгүй гой хөнгөрөөд тэгээд өөрт нэг тийм тааламжтай мэдрэмж төрөөд мөн нойр маш сайн болсон. Ингээд энэ үр дүнг харчингуудаа ер нь бол детокс те хоргоожуулах хөтөлбөрт явах заавал шаардлагатай юм байна. Яагаад гэвэл хүн ингээд одоо яг энэ дэглэмийг байнгын барихгүй бол буцаал нөгөө хоолундаа иддэг ч юм уу те одоо ахаал нэг өөр байдлаар ингээд байчаар дахиад хүний биед дахиад нэг тийм тайван биш гэдэг юм уу нэг биед нэг зовиртой ч гэдэг юм тийм үүсчихдээ юм лээ. Тэгэхээр бол заавалчгүй жилдээ ингээд 2 одоо детокс хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй байна. Ялангуяа бид нар өвлийн уйлралд бол мах айгүй хийддэг тийм ээ. Тэгэхээр мах хийдсэн одоо дотор эргэтэн маань одоо маш ачаал авдаг. Тэгэхээр тэр ачаал авсан эргэтнүүдийг амраах нэгдүгээр хоёрдугаарт цэвэрлж өгөх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгээ нулаа хавар би детокс хөтөлбөрт хамрагдаад маш сайхан болсон. Тэгээд 100 бол мэдээж одоо бас аялал зугаалга гэж бас тэрүүгээр яваад тэгээд хавар намар ирэнгүүтээ дахиад бас 21 хоногийн детокс хөтөлбөрт орсон. Тэгээд нэг ажиглагдсан юм нь ойрхон хоргоожүүлэх юм бол илүү хурдан үр дүн гардаг юм байна гэсэн ийм бас надад тийм мэдрэгдсэн. Тэгээд би хамгийн гол нь бас надад шинжилгээ өгсөн байсан учраас шинжилгээ өгчөөд детокс хөтөлбөрт хамрагдчихад дахиад шинжилгээ өгөнгүүт яг ямар үр дүн гарсан бэ гэдэг бол бүр илүү тодорхой болж байсан. Тэгэхээр миний шинжилгээгээр баталгаасан тийм. Миний одоо надад одоо байсан зовир юу вэ гэхлээр ер нь бол би нойр гүдчихсэн. Хоёрдугаарт цусан дах шээсний хүчил айгүй өндөр айгүй олон жил явсан. Тэгээ яг тухайн үед им буугаал тэгэл дахиад ингээл яг хоргоожуулах хөтөлбөрт ингээ явсны дараа бол би гүйж шинжилгээ өгсөн. Тэгэхэд бол нөгөө холестерин, шээсний хүчил бүх юм хэвийн байдалд орсон байсан. Тэгээд тийм учраас бол би одоо дахиад цаашдаа жилдээ заавалчгүй 2 удаа хавар намартаа хоргоожуулах хөтөлбөрт явна гэсэн тийм бодолтой байгаа. Баярлалаа. Тэгэхээр хамгийн гол бидний хэрэглэгчтэй өгөх гээд байгаа зүйл ердөө л энэ байхгүй юу? Хүн хоргоожуулах тэр арга ухааныг сурч нэгдүгээр тэ хоёрдугаар зүгээр л хизээ хороо тайлах вэ гэдэг мэддэг болчихж байгаа байхгүй. Би та цаа хэллээ шүү дээ. Би өвлжингөө бид нарт ингээ мах идээд нөгөө нэг хүнд хоолнуудын дараа заавал тэрийг цэвэрлэж ингэж гаргах шаардлагатай байна гэдгийг ингээд мэдрээд эхэлж шүү дээ. Тэгэхээр энэ л бидний өгөх гээд байгаа гол одоо нөгөө нэг юу ахгүй бидний зорилго гэх юм уу да. Ер нь ингээд нөгөө хоргоожуулах хөтөлбөрт бас байнга хамрагдаад тахлаар сүүлдээ ерөнхийдөө бас яг ямар шүү хоол унд идчих хэвээр вэ? Ямар дэглэм барьж авах хэвээр вэ гэдэг ямиг ерөөхдөө бас мэдээд авчт юм билээ. Тэгээд яг тэрнийхээ дагуу бас аль болохлээр одоо нэг одоо ч баяраар ч юм уу ингээд замбраагүй идэж уудаг ч юм уу тийм бол тэрнийхээ дараа дахиад яг хэдэн хоног ямар дэглэм барих уу гэдгээ мэддэг болчтой учраас хүнд ер нь эрүүл байх одоо ойлголтын суурийг бол айгүй сайн тавьж өгд юм байна л гэж бодсон. Хүн чинь ер нь бол хоол, нойр, хөдөлгөөн, тасгал хөдөлгөөн 3 байгаа шүү дээ. Хамгийн чухал нь бол энэ ам руугаа оруулж идэж явах юм байт юм байна гэдэг дээр бол би айгүй сайн ойлгож авсан. Ер нь бол хүмүүс турхын сан гэж ярьдаг. Гэтэл яг үний эрэхтэй ингээл хөдөлгөөн ингээл турахгүй байна, ингээл турахгүй байна гэж тэгдэг. Би бол хоргоожуулах хөтөлбөрт яваад ер нь бол миний жим бол 65 кг
ерөнхийдөө байдаг. Тэгвэл биний зорилго бол нэг 60 болчих байдаг. Яагаад гэвэл тэгэхээр ер нь би бас нэг сайхан хөнгөрөө сайхан байдаг. Тэгээ би яг энэ хоргоожуулах хөтөлбөрт явсны дараа бол ер нь яг 60 кг болдог. Яг 5 кг ингээ хайчдаг. Тэгэхээр бол бас маш хурдан хугацаанд турах юм байлээ. Эрүүлэр турах юм байна гэж би бас ойлгосон тийм. Тэгэхээр нэг хүмүүстэй ч гэсэн хэлгээд бас жин бууруулах хүсэлтэй байгаа бол тий. Одоо өөрийнх нь жингийг хаях тийм зорилготойгоо бол хоргоожлох хөтөлбөрт бас орсноороо эрүүлэр мэдээж хороо гавдагчлуулна. Тэгээ бас турж гойлог болох нэ. Тэгэхээр бас хүмүүстэй нэг ерөнхийдөө өөрийнхөө эрүүл мэндэд анхаарангаа тийм зөв юм зуршлыг өөртөө бий болгоод тэгээ эрүүлжээд бас ингээд гоё тийм хүссэн жиндээ хүрч болноо л гэж хэлэх гээд байгаа. Бас амуу төвдөө маш их баярлалаа. Одоо ийм боломж бид нарт олгож байгаа тий. Ер нь бол айгүй олон газраар яах вэ их үү? Яавал зүгээр гэдэм бол ер нь системээр нэг айтаахан байчмаар байна. Нэг эргэтэн ингээ болохоор нөгөө эргэтэн болохгүй байж гэдэг юм уу? Одоо эмнэлэгт очихлаар оншин гардггүй ч юм аль эсвэл эмнэлэгт очихлаар ийм бичээд өгдөг тэр нь нөгөө юмдаа таарахгүй ч гэдэг юм уу? Ингээд айгүй хүндрэлтэй айгүй олон жил би бас явсан л да. Тэгэхээр яг ийм боломж олгож бид нарыг одоо маш энгийн аргаар эрүүл байх ийм сайхан ийм соёлыг түгээж байгаа амуу төвдөө бас баярлалаа. Тэгээд би аль болохоор угаасаа эргэн тойрныхаа найз нөхөд ах トゥ хамаатан садан бүгдэнд нь танаахыг зөвлөж явуулдаг. Тэгээд яг бас ер нь бол бас дэглэн байна гэдэг чинь төвчээрээ асуудаг шүү дээ. Тэгэхээр бол бас тэр тал дээр хичээгээд явчих юм бол ямар ч юм тан ямар ч өөр юмнаас бол илүү үр дүн гардыг байлээ л гэж би хэлмээр байна. Яг үнэ. Тэгэхээр нэг бид одоо амуугийн эмчнэр та бүхэнд сайхан чиглүүлээд өгөн. Нөгөө талдаа хүмүүс манаас яг цаг цагаараа ач холбогдол өгөөдтэй ингээд дэглэмээ яг сайн бариад хариуцлагатай хандаж чадах юм бол үр дүн гарахгүй байх гэж бүр угаасаа байхгүй. Энэ өөрөө маш нөгөө нэг нарийн одоо судалж гаргасан хөтөлбөр учраас тийм. За тэгээд танд маш их баярлалаа. Хүмүүст бас сэтгэлээ зоригтойгоор хуваалцсанд баярлалаа. Хүмүүс хөвжлээ ингээд за ер нь бол видео бичгээр өгч яваал гэдэг тийм ээ. Би зүгээр надад санал тавьт нь би шууд тэгэл гэсэн. Яагаад гэвэл олон хүнд хүрч авчихсан Монгол хүмүүс маань эрүүл саруу сайхан явна. Тэгэхээр бас хин нэг мдээгүй юм байгаа бол мэдээсэй л гэж бодож маш их шууд зөвшөөрсөн тийм. Маш их баярлалаа. Үнэхээр их баярлалаа. За тэгээд та бүхэнд бас баярлалаа.